Одоо үед тахал, дайн, өлсгөлөн газар хөдлөлт зэрэг гамшиг улам ойр ойрхон ноцтой болж байна. Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх зөвнөлүүд ар араасаа биелж байна. Бид бүгд эзэн хурдан ирж, биднийг эдгээр гай гамшигаас ангижруулж, Тэнгэрийн хаанчлалд аваачаасаа гэж хүсэн хүлээдэг. Гэхдээ Тэнгэрийн хаанчлалд орох нөхцөл юу болохыг та мэдэх үү? Эзэн Есүс бидэнд тодорхой хэлсэн. Намайг эзэн минь гэсэн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг дагдаг хүн орно. Тэгвэл Тэнгэрлэг эцгийн хүслийг дагах гэж жинхнээсээ юу гэсэн үг вэ? Бид яаж Тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ? Библиэд шүүлтийн талаар 200 гаруй зөвнөлийн хэсэг байдаг. Энэ бол эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ гүйцэтгэх хамгийн чухал ажил юм. Энэхүү шүүлтийн ажил нь бид Тэнгэрийн хаанчлалд орохтой ямар холбоотой вэ? 1-р Петр 4:17-д ингэж хэлсэн. Учир нь шүүлт Бурхны гэрээс эхлэх цаг болжээ. Эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлтийн ажил яагаад Бурхны гэрээс эхэлдэг вэ? Түүнд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг Бурхан хэрхэн шүүдэг вэ? Хурамч итгэгчдийг Бурхан хэрхэн шүүдэг вэ? Энэ шүүлт Тэнгэрт явагддаг уу? Эсвэл газар дээр үү? Шүүлтийн ажил нь шийтгэл үү? Эсвэл аврал уу? Эдгээр асуулт бидний эцсийн хүрэх газартай шууд холбоотой. Бид Тэнгэрийн хаанчлалд орох уу? Галтнуур руу хаягдах уу гэдгийг эдгээр нь тодорхойлдог. Бид таныг манай онлайн номлолд нэгдэхийг халуун дотноор урьж байна. Бид хамтдаа эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлтийн ажлын үннийг судалж, Тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг олж мэдэх болно. Манай Библийн хичээл өдөр бүр үнэгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 7 цаг, өдрийн 12 цаг 30 минут, оройн 19 цаг 30 минутаас Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 8733 дугаар руу залгана уу.